Сайн байцгаана уу? Та бүгдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл rotate image гэдэг нэртэй бодлого байгаа. За энэ бодлого нь яах вэ гэвэл одоо яг нэрнээсээ ойлгомжтой харагдчих тийм ямарваа нэгэн одоо image буюу ямарваа нэгэн матрix өгөгдөн тэр матриксыг хэдүүлсээ эргүүлж уруугаар нь бичих нь байна. За ерөнхийдөө transpose гэдэг юу гэдэг шүү дээ. Тийм нэг одоо үйлдэл гэх юм уу те матриц дээр хийдэг тийм үйлдэл байдаг. За тэрийг хэдүүлээ хийх нь байна. За тэгээд имижээ 90 градусаар эргүүлэх нь те. За тэгэхээр цагийн зүүнний дагуу 90 градусаар эргүүлнэ. Тийм учраас одоо энийг ингэж эргүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэ матриц өгөгдсөн байлаа гэж бодоход. Тэгэхээр 7 8 9 энэ доороо байсан бол зүүн тал дээр гарч ирээд 7 8 9 1 4 7 зүүн тал дээр байсан бол дээрээ гарч ирээд 7 4 1 болох нь байна. За ерөнхийдөө энэ бодлого бол асуулт бол ойлгомжтой байх гэж найдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө яаж бодох вэ? За энэ бол медиа төвчний бодлого байгаа. Гэтэ би зөвхөн хувь хүнийхээ хувьд бодохдоо энийг баг easy бодлого гэхэд бол ерөнхийдөө болцсноо гэж миний хувьд бол тэгж бодогдож байгаа. За яагаад гэвэл ерөнхийдөө бас санаа бас маш ойлгомжтой яаж бодох вэ гэдэг. За хэдүүлсэнд нь ийм матриц өгөгдсөн байлаа гэж бодъё л доо. Ийм матриц өгөгдсөн байлаа гэж бодъё те. Энийг хэдүүлсээ эргүүлэхийн тулд заавал хэдүүлсээ за 7-ыг нь энэ дээр байгаа юм чи энийг нь дээшээ гаргах чи даач гэдэг юм уу те. Тэгэхээсээ изүүтэйгээр зүгээр хэдүүлсээ ингэж үзчихээ л доо. Ингээд нэг шулуун зурчээ те. Ингээд хэдүүлээ нэг шулуун зурчээ. За энэ шулууныг зурж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр хэдүүлээ энэ дээр оногдож байгаа хамгийн захын за тэгэхээр хэдүүлээ зүгээр юугаар бичиж үзвэл энэ шулууныхаа дагуу хэдүүлээ бичиж үзвэл 1 4 2 7 5 3 8 6 9. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ одоо нэг хоёр тишээ харсан пирамидчиг юм үүсэж штэ тий. Энэ хоёр пирамидынхаа энэ юу болох нь тэр нь мөр болох нь тэр нь хэдүүлээ хамгийн захын хоёр гишүүнийг нь хооронд нь солиё. Хэдүүлээ. За хэдүүлээ хооронд нь сольсохын тулд яах вэ гэхээр хэдүүлээ нэгийг нэгтээ сольно. За нэгийг нэгтээ сольно гэдэг чинь угаасаа нэг хэвээрээс байна гэсэн шүү дээ. За 4 2 бол энэ хоёр хамгийн хоёр захын юу вэ? За тэгэхээр хэдүүлээ 2 4 болгоод бичнэ гэсэн үг. За 3 дахь хэсэгт хэдүүлсэнд сонголт гарч ирж байна те 5-ыг сонгох уу 7-ыг сонгох уу 3-ыг сонгох уу. За мэдээж хоёр захих юм чи 7 3 2-ыг сонгоод 5 бол хэвэндээ 7 бол эндээ гарч ирэх нэ. За тэгээд 8 6 2-ыг юу яхаар 6 нь эндээ 8 нь эндээ гарч ирээ. За 9 ганцаар амжиж байгаа мэдээж ганцаар амжиж. За эргүүлээд хэдүүлсээ энэ дээшээ доош харсан пирамидаа эргүүлээд энэ юунд нь оруулаад биччихье. За нэгийг бичих ёстой. За тэгэхээр эндээс 2 4-ийг энд бичнэ. 2 4-ийг бичих юм чин за дараа нь хэдүүлээ 3 5 7 6 8 9 гэж бичих нь байна тий. За эндээс хэдүүлээ харж байгаа. Одоо хэдүүлээ ийм болох нь зорилго штэ. Гэтэл хэдүүлэнд нь ийм байгаад байна. За ялгаа нь юу юм бэ гэвэл энэ хоёрын байрыг нь сольчиход л болох нь штэ. Одоо 1 7 2 8 2 2 3 9 2-ын байрыг нь сольчиход хэдүүлэнд гараад ирэх нь. За хэдүүлээ үзье те. За ингээд за ийм болоход хэдүүлэнгийнх нь матриц гараад ирэх нэ. Эргүүлсэн матриц те 90 градусаар эргүүлсэн матрикс гараад ирэх нь байна. За ерөнхийдөө бол бодлогын санаа нь ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За тэгээ коучдод үзүүр бол илүү ойлгомжтой болох хаа энэ бодлого юм. За тэгэхдээ коучлохоос өмнө би та нарт нэг анимашн бэлдсэн. За тэр анимашныг хараад илүү бас тодорхой ойлгомжтой болох хаа гэж найдаж. За тэгэхээр ийм матрикс өгсөн байна. За энийг ингээд бичиж. За хамгийн их сая transpose хийж гэн те. Тэр байрыг нь хоёр захих нь юуны байрыг нь сольж штэ те. Байрыг нь сольжлоо. За дараа нь мөр болгон дээр нь байрыг нь сольжноо. За тэгэхээр коучлоход бол бас утга учиртай хэдүүлээ коучлноо. За тэгэхээр матриксын
одоо энэ бол мөрний хэмжээгээр нь явж байгаа гэсэн үг шүү дээ. За дараа нь хэдүүлээ тгээс эхлээд J-ийн I-тэй тэнцэг хүртэл хэдүүлээ явах нь. За I-тэй тэнцэг хүртэл явж байгаа шалтгааныг нь ойлгож байгаа гэж найдаж байна. Яагаад гэвэл хэдүүлээ юу яасан шүү дээ. Эхлээд хэдүүлээ юунаас эхэлж исэн те. Нэгээс эхэлж исэн. За эхний мөрөн дээр бол нэг юу сорж исэн. Дараагийн мөрөн дээр хоёр ингээд явсан учраас энэ бичиг бол өөрөөсөө бас хийгээд үзүүл те. Энэ дээр бас хийгээд үзүүл илүү ойлгомжтой болох хаа гэж найдаж байна. За тэнгууд swap x-тэй хэдүүлээ матриксийнхаа I-ийн J-ийг матриксийн J-ийн I-тэй swap x-тэй. За тэгэхээр үндсэндээ хэдүүлээ нөгөө нэг хоёр захыг нь нөгөө сум зурж байгаа тий. Шулуун зурж байгаа хэдүүлээ хоёр захыг нь сольсон шүү дээ. Тэр үйлдэлийг бол энд хийчтэй гэдээ ойлгож болох нь байна. За дараа нь хэдүүлээ яах ёстой вэ гэхээр угаасаа одоо матриксийн хэдүүлээ мөрөөр нь явах ёстой шүү дээ. Мөрөөр нь яваад хэдүүлээ reverse гэдэг чинь бол эсрэг талаас нь ихзүүлээд биччихнэ гэсэн үг тийм. Ерөнхийдөө байрлалыг нь сольчно л гэсэн үг шүү дээ. Дарааллыг нь тийм эсрэгээр нь биччихнэ гэсэн үг. За тэгэхээр энийг яах вэ гэвэл матриксийн I-ийн begin-ээс ихзүүлээд матриксийн I-ийн end хүртэл явуулчихад за ингээд хэдүүлгийнх нь бол бодолт бол ерөнхийдөө босчих хаа гэж найдаж байна. За ямар нэгэн алдаа гарсан уу үгүй хэдүүлээ шалгаж үзцгээе. За нэлээд унтж байна. Миний интернет жоо удаан байх шиг байна. За тэгэхээр хэдүүлээ submit хийгээд үзье. За хэдүүлээ submit хийгээд үзье. За ерөнхийдөө бол энэ дээр бол lead code-ийн алдаа гарч ирж байгаа шүү. Бас миний интернет удаан багш. За ерөнхийдөө бол энэ бодлтын хувьд бол ямар нэг асуудал байхгүй зүг бодолтой байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол бодлтын санаа нь бол ийм байх нь байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа.